маскнуудаа авцгаа. Одоо сайхан царай зүсээ оруулж иж ярина зүгээр. 4 хоног харлаа. Улсын их хурл юу хийх нүг гэж харлаа. Засгийн газар юу хийх нүг гэж харлаа. 4 хоног ард түмэн жагслаа. Та нар нүүрсний хулгай ярьж ард түмэн дээр онцлог хаалгалтлаа шүү дээ. 4 хоног. Нүүрсний хулгайн тухай асуудлыг засгийн газар хөндөж ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект бол засгийн газар. Тэгээд тэр нүүрснийхээ хулгайчид нартай яагаад тэмцэхгүй байгаа юм бэ? Харин манай ард түмэн бол улсын өндөр соёлтой болсон байна гэдгийг өнгөрсөн хугацаанд харагдлаа. Ямар учраас одоо арга хэмжээ авахгүй байна? За энэ асуудлаар одоо хууль зүйн сайд та нэг хариулаад байна. Төгсөл байдал ямар байна? Юу гэж үнэлт өгнж байгаа засгийн газар? За нэлээд олон хүнийг асууж байцаах ийм ажлууд хийгдэж байгаа. Ойролцоогоор 9,000 орчим тээврийн хэрэгслийн жолооч нар тэдгээрийн одоо автомашины эзэдийн жинхэнэ одоо өмчлөгч, эцсийн өмчлөгч нарыг тогтоох ажлууд хийгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яг одоогоор маш тодорхой хүний гэмбүрүүгийн асуудлыг тогтоогоод засгийн газарт мэдээлэл ирүүлсэн зүйл бол одоогоор байхгүй байгаа. Зөвхөн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа 2015 оноос хойш энэ нүүрсний гэх хэрэгт тухайн үед бас шалгаж ирсэн хүмүүсээс ахуулаад өнөөдрийн хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын хэрэг нээгээд шалгаж байгаа нэр бүхий 10 хэдэн хүний нэрийг бол одоо мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох ажлууд хийж байгаа гэдэг хэлье. Яагаад засгийн газар, яагаад хуулийн хяналтын байгууллага гаргаж ирээд тэр нүүрс сулгаа ясны нөхдүүдэд нэрээр нь нэрлэж болохгүй гээ? Энийг яг ард түмэн нэрлэх ёстой юм уу? Эсвэл улсын сонирхолтой нөхдүүд нэг намнах гэж нэрлэх ёстой юм уу? Энийг нэрлэдэг байгууллага бол хуулийн хяналтын байгууллага. Ерхий прокуророо, хуулийн хяналтынхаа. Энэ гэмт хэрэгтэй тэмцдэг субъект бол засгийн газар. Хууль хүчний хэрэг бүртгэл хийдэг бүх байгууллагууд засгийн газрын мэдэлд ажиллаж байгаа. Та нар тэгээд нүүрсний хулгайтай тэмцэх юм бол яагаад энэ ард түмнийг ингэж бухимдуулаад байгаа? Ард түмэн тэмцэж штэ. Та бүхний өмнөөс 4 хоног жагслаа. Дандаа залуучууд гадаа хүйтэн ард түмэн бухимдалтай 4 хоногийг өнгөрөөлөө. Одоо болоо юм биш үү? Ерхий прокуророо. Тэр хулгай дэлгэн хийсэн хүмүүс байд юм бол та нар одоо гавлаад аваад яв. Ерхий прокурор. Та нар тэр их мэдл чинь байж байгаа. Тэрийн нэг иргэн болохоор одоо порттой нүүс ачаад явахаар бариад тогтоочтой юм билээ. Та нар энэ бүхэл бүтэн нүгэр сулгаалчихсан юм хүмүүс хэрвээ байгаа гэж үзээд тэр нь тогтоогч байгаа та нар яагаад эдэртэйгээ хариуцлах тооцохгүй байгаа хуулийн хүрээнд? Тэр эргэтэн дархтнууд чи их хурлчин суучаад та нар шалгуулахгүйгээд хэвлэл мэдээлэлээр мөнгө тараагаад өөрсдөө аргалаад хамгаалаад ингэж байгаа бол та нар тэр бүрэн эрхийн төтгөлзүүлээч одоо их хурл руу оруулж. Ерхий прокурор тийм эрх та нарт байгаа. Тэгээ ард түмэн хараг. Энэ парламент яаж ажиллахыг чинь. Тэр гэмт хэрэгтнүүдийг эрхийн төтгөлзүүлэхэд ороод ирэхэд хамгаалаад аваад үлдэх нь үү эсвэл шалгуулаад явуулах нь үү гэдгийг одоо хармаар байна. Энэ тухайн асуудлаар би танад олон удаа ярьсан. Олон удаа хэлж ярь сануулсан. Одоо энэ байдал чинь даймжраад бүр онц байдал тогтоох тухай асуудлыг та нар ярьж байгаа. Энэ ард түмэн ингээ бухимдаад ийм нөхцөл байдал цаашаа удаашруул нөхцөл байдал чинь улам өндөрнө. Ард түмэн ажиллаа хийх шаардсан танаас тийм ээ. Их хурл ажиллаа хий. Засгийн газар ажиллаа хийх шаардсан. Тэгвэл өнөөдөр та нарыг огцор гэж шаардаж эхэлж байна. Яагаад гэвэл та нар ажиллаа хийхгүй, хариуцлага тооцохгүй, ард түмнэр таавар таалгуулад хийх ёстой юм хийхгүй учраас ард түмэн өнөөдөр та нарыг огцор гэсэн тухай асуудал ярьж эхэлж байгаа. Энэ бол арчилсан Монгол улс шүү. Энийг битгий мартаарай. Энэ бол сонгуулиар асуудлаа шийддэг Монгол улс. Тэрнээс биш хүчрээлээр шийддэг улс орн биш. Хэн нэгэн хүний дур зургаар удирддаг улс орн биш. Энэ бол сонгуулиар асуудлаа шийддэг ард түмэн. Тийм учраас та бүхэн энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол энэ засгийн газар улсын их хурлын хувь заяаны тухай асуудал яригдах байх шүү. Би энийг харин хэлчихье. Та нар ажиллаа хийж чадахгүй бол дахин ард түмэн сонголтоо хийж төр засгаа эмхлэн байгуулах тэр боломжийг олох цаг ирж магадгүй шүү. Тэр цаг ойрхон хаяанд ирсэн байна.
Зүрх сэтгэлээр энэ хулгай дээрэмтэй чинь тэмцээгч ард түмнээр нягтарч байгаа. Энэ бол сайн үйл хэрэг. Энийг Монгол улсын ерөнхийлөгч төрийн тэргүүн ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд би ард түмнийхээ хатуу зогсно. Энийг би харин хэлчихье. Би албан тушаалтыг хамгаалахгүй шүү. Та нэг жил гаруй харж явлаа ерөнхийлөгч. Ерөнхийлөгч засгийн газрын дээр засгийн газрын янз бүрийн асуудалтай би хориг тавилгүй жил гаруй явсан. Ажлаа хийг. Хүнд хэцүү цаг үед ажиллаж байна. Асуудлаа шийдэг. Ийм үүдээс төрийн тэргүүн хандсан. Одоо бол үгүй шүү. Энэ улс орны үндэсний аюулгүй байдал миний хувьд нэг номерын асуудал. Өнөөдөр энэ гадаад жагсаж байгаа жагсаал цуглааны шин турхирж байгаа янз бүрийн хүмүүс байна. Дэлхийн ертөнцөөр нөхцөл байдал хүнд байна. Бүх улс орнууд үний өсөлттэй ард түмнээрээ бухимдсан, амьдралын өртөг зардал ихсчихсэн. Дэлхийгээр бухимдалтай байгаа. Түүний адилхан монголчууд бид нар бас бухимдалтай байна. Та нараас шалтгааллах юм би, шалтгааллахгүй юм бас байгаа. Тэрийг бас ард түмэн ялгаж салгаж ойлгоно. Тэм учраас одоо та нар ажилдаа орцгоо. Тэр эрх мэдэлтэнгүүтэйгээ хариуцлага тооцлоо. Тэр сайд дарга нар хулгай хийж гисэн албан тушаалтнууд байдгийг бол бүгдийн тэр эрхийн татгалзуулж байгаа төтгөлзүүлгээ шалгах, прокурор байгуулах. Засгийн газар та нар хэрэглэх газрын дараа сууж байна, тийм ээ? Хуулийн сай сууж байна. Та нар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой хүмүүс шүү. За явцгаа, ажиллаа. Тэр ард түмэнд гарч ийн байдлаа яриараа та нар. Тэр жагсаал дээр гар та нар өөрсдөө. Тэр ард түмэнтэй очиж уулз.